Тэгэнгүүт ялангуяа одоо гадагшаа гараад дуулаад эсвэл гадаадд байгаа монголчуудтай ардын урлагийг ингээд тоглохоор тэд нар бүр ингээд монголоос хандсан. Бүр маш тийм хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр энэ үн цэнийг монгол хүн дотроо илүү их ойлгодог байгаасай. Тэгээд дээрэс нь гадаадд байгаа гадны хүмүүс тэгж амарлаг хүлээж авч байхад монгол маань яагаад энийгээ дутуу үнэлээд байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, үзэгчдээ Хөх Тэнгэр радио станцаас Хөх Тэнгэр подкаст та бүхэнд хүрж байна. За бид бүхний зочноор дуучин Бадамханд хүрэлцэн ирсэн байгаа. За энэ цаг мөчийн мэндийг хүргэе, мөн дээрээс нь бид бүхний бас подкастт маань оролцооч гэсэн урилгыг бас хүлээж авсанд баярлалаа. Маш их баярлалаа. За бүх сонсогчдоо, үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бас өөрт чинь энэ гоё студидтэй урьсанд маш их баярлалаа. За өрн дулааны цанг ирж байна, тий байгаль их өнгөө гоё ногоон дийлэрэ гойж байх шиг байна. Мэдээж одоо монгол хүний хувьд хамгийн сайхан дэлгэр зуныг ер нь хэр угтаж байна. Сэтгэлийн цагаагаар ер нь хэр байна вэ? Бадамхандын хувьд. Сэтгэлийн цагаагаар ер нь дэжгүй шүү. Тийм гоё нартай, гоё хуртай шиг тий. Одоо нөө Улаанбаатарт маань гоё бороо орчвол тэгэл бүх юм гоё болох гэдэг шүү дээ. Тийм тий. Бороо орохоор яг нэг юм нэг чиг үнэртэй агаар хүртэл гоё болол тий. Яг нөгөө хаврыг одоо мэдрэх тэр мэдрэмж яг ирдэг гэж би боддیں۔ Бадамханд хаана өссөн бэ? Хүүхэд насныхаа тухай ойлоо яриагаа дэлгүүл. За би Хүсгэл аймагт төрсөн. Хүсгэл аймгийн хар болог суманд төрсөн. Тэгээд аав ээжигээ дагаад ер нь Завхан аймагт шилжиж тэнд бас амьдарч агаад буцаад Хүсгэл аймгийнхаа Мөрөн хотод 10 жилд төгссөн. Хүсгэл аймаг чинь бас өвлийн улирал бол бас хүүтэрдэг аймагуудын нэг штэ. Ер нь одоо хүүтэнд туртай юу, халуунд туртай юу, аль нь илүү тохиромжтой санагддаг вэ? Би ер нь сэрүүхэн байх туртай. Хүүтэнд илүү юм тухтай байдаг гэх юм. Завхны цэцэн зөнгөлд 8 9 жил амьдарсан. Завхны цэцэн зөнгөл чинь мөр хамгийн Монголын хамгийн хүүтэн цэг. Тийм штэ. Тэгээд тэнд чинь би бол жоохондоо баг оролт малгаагүй дан хүүртэг өмсчээл гэр сургуулийн хоорондоо гүйдэг байсан. Тэгээд тийм хүүхд чинь ер нь ингээд нэг юм бүх юм ялангуяа халуун орон моромдчгаар амар хэцүү байдаг. Гэхдээ одоо тэгээд нөгөө дасж ин да тийм. Надаа бас яг хүүтнийг бол ингээ хүн хувцаа тохируулж өмсөд харгалж болох юм шиг санагдаад яг халуун байхаар бас яаж ч болохгүй айгу. Хүүтнийг л амар хүсдэг юм би л. Тийм. Манай сэрүүхэн л байлгаа. Уур амьсгалч тэр ер нь сэрүүн хуурай уур амьсгал бас байгаад байгаа штэ. Эннээс шалтгаалаад бас тэгдэм гинэ. Стресс даван тулах төсвөр төвчээр тий одоо нэг Монгол хүн чинь жилийн 4 улиралтай байгалийн стресс одоо уур амьсгал төсвөртэй гэдэг байгаа штэ. Ер нь тэр бас хүүтэнд амьдардаг хүмүүс илүү их одоо тийм хүчрхэг байр байдалтай байдаг гэж шүү. Энэ бүх юмтай л холбоотой юм шиг үлээ. Тасан зохицох чадвартай болдог. Тийм дээрэс нь одоо манай Монгол ахуй соёл шүү дээ тий. Одоо яг мормалтай харьцах мөн дээрэс нь одоо цаг өглөө ингээд нартай байж байгаа өдөр нь бороод сороод шүн нь одоо яах гэж тий 100 болох ч юм уу. Тэрэнд одоо бид нар дасаал амьдэрдэг ийм чадвартай хүмүүс ингэнэ. За ер нь бахан өөрсдөө магтчих боллоо тий. Бадамхандын хувьд яг дуу уран бүтээлд дуртай болох тэр үеийн яг аль наснаас эхлэв? Хүүхэд наснаас байв уу? Ер нь дуу хөгжимд одоо дуртай гэдгээ яаж мэдвэ? Ер нь би одоо яг ухаан орох цагаас л дуулдаг хөхтэйсэн. Тийм. Одоо цэцэрлэгт байхдаа л дуулдаг. Тэгээд надад хамгийн их одоо түлхэц одоо үзүүлсэн хүн гэхвэл манай аав. Аав ээж хоёр маань. Манай ээж гоё гитар тоглодог, мандолин хөгжим тоглодог. Аав маань маш гоё өрөөл магтаал хэлдэг. Тийм аав маань ер нь тийм урлагийн мэдрэмжтэй хүн байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн ихэмж тийм гайхалтай гэр бүлд би өссөн. Тэгээд багасаа л тийм дуу хууртай, тийм аз жаргалтай юм гэр бүлд өссөн. Тэгээ өөрийгөө нөгөө юм дуулах авьяастай гэдгийг маань улам их мэдрүүлсэн хүн бол манай аав. Тэр утгаараа аав маань ер нь юм ардын дуунд, ардын өв соёлд өөрөө их дуртай хүн байсан юм билэ. Тэгээд
тэр утгаараа ч гэсэн намайг ингээ баг багаар тэр зүйл рүү ингэж дурлуулсан. Тэгээд тэрийг их надад заадаг, ардын дууг их сонсгодог. Миний хамгийн анх сурсан дуу бол Ганган уул гээд ардын дуу байсан. Маань зааж өгчсэн. Тийм. Ганган уул дууг сонсоход бол яг л тэр нөгөө хүүхэд насны бадмаа дотор ч одоо ингээд сэрхэн нь шүү дээ. Тийм тэгэл байх уу. Тэгээд цэцэрлэгтээ дуулдаг байжгаад тэгэл 10 жилдээ нөгөө урлагийн үзлэг тий яргуу наадам гэж бидний үед тийм хүүхдийн хөрхөн юунууд айгүйх явдаг гэсэн. Тэрэнд би өнтө байн оролцдог, байнгын төрүүлдэг. Нэгдүгээр харинд орно, хоёрт орол буйлдаг тийм хүүхдээсэн байна. Шартаа төлөө. Шартаа тий. Тэгээд аавын маань одоо дэмжлэг тэгээд дээрэс нь одоо тэр үеийн надад багшилж исэн дуугч минь багш нар маань ч гэсэн надад маш их нөлөө үзүүлсэн байна. Тэр утгаараа би ерөөсөө л би урлагийн хүн болох юм байна гэсэн нэг тийм үзэл бүр суудсан. Тэгээд нөгөө 10 жилээ төгсөөд хүмүүс чинь мэрэгчлэн дээр сонгох болдог шүү дээ. Тэгэхэд би бол ерөөсөө өөр зүйл рүү холборохгүй ерөөсөө л дуучин болно гэсэн нэг одоо тийм бодолтой байсан. Тэр чигээрээ явж байгаа л. Анхнаасаа бүр тэрнийг харсан байна тий. Тэгэхээр тодорхой хэмжээнд одоо гэр бүлээс ч тэр за мэдээж тэмцээн уралдаанд орсон байна. Тэгээд дээрэс нь яг энэ мэрэгчлэр би сурах гэхэд мэдээж одоо өөртөө итгэсэн байна шүү дээ. Тэгэл байх. Бадмааны хувьд яг итгэл ер нь хэр чухал юм бэ? Итгэл байж ижил ер нь хүн цаашаа тий амьдрын шүү дээ. Ер нь ямар нэгэн би одоо жишээ нь заримдаа би өөртөө итгэхгүй ч юм уу тийм хүн болгонд л тийм тохиолдол одоо тийм үердэг цаг хугацаа байна шүү дээ. Гэхдээ би өөртөө айгу итгэлтэй байгаад чадна гэсэн юм хийгээд ард нь гарсныхаа дараа тэрнгэр авих бахархдаг. Мэдээж яг хүн сэтгэлээр унах тиймэрхүү үе байна. Хүн итгэлгүй эсвэл одоо хин нэгэнд итгэх итгэлгүй өөртөө итгэх итгэлгүй байвал ер нь бол амьдрах айгүй хэцүү болно. Тэгэхээр итгэл бол маш чухал. Хүмүүс чамд итгэхэд бас хүч шаарддаг тийм тэгэл байх уу. Тэр чинь урам авч байгаа. Ямар үед би хамгийн их итгэл одоо урам зориг авдаг вэ гэхээр тайзан дээр дуулаад тэр хүмүүсийн үзэж байгаа хүмүүсийн надад тийм харц тэгээд сэтгэл хөдлөл надад маш гоё мэдрэмж өгдөг. За би чадчихлаа. Би энэ дууг ингээд хүмүүст ингээд гоё сэтгэл төрүүлэхээр дуулсан байна. Энэ л надад хангалттай ерөн уран бүтээлч хүний одоо тий хамгийн гоё мэдрэмж бол үзэгчдийн алга ташаалт. Тийм ээ одоо тэр нэг юм реакшн байгаад байгаа шүү дээ. Яа. Яг уран бүтээлч хүн гэхээр тий одоо нэгсэндээ сайн дуу игээд мөнгө олох гэхээсээ илүүтэйгээр бусдын одоо тэр бусдад өгж байгаа сайн сайхныг харж өөрөө баярлах тий тэндээсээ одоо бүр юм донтох тий тэр бусдын урмаар явдаг юм маш эмзэг хүмүүс байдаг юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Тий яг үнэ. Бадмаанд ер нь гомдомтгой юу? Ер нь гомдомтгой шүү. Гэхдээ тэгэл буцаал амархан за гэл. Хурдан гомдно. Хурдан мар. За тэгэл би одоо энэ үнд гомдсон, энэ үн намайг гомдоосноо ч мэдэхгүй баг. Явж байгаа юм чи тэгэл. Өөртөө бас ингээл ачаа нэмэл тэгэл яваад байгаа. Хэрэггүй мэн гэж сүүлийн хэдэн жилээс тэгж боддог бол. Тэрнээс өмнө ингээл жоохондоо 20-д мэдтэй байхдаа ингээл харахаар л ингээл гомдоол тий. Тэгэл гомдол тайлбахгүй ингээл уйлж би амар амархан уйлж мэлдэг байхгүй юу. Ер нь хүмүүнтэй хэрэлдэж чаддгүй тэгэл ингээл жоохон том дуурангууд ингээ уйлж мэлэл амар тийм эмзэг байсан. Одоо ингээд нөх хүн 30 гараад ирэхээр бас нэг юм төлөвшөөд нэг юмыг ингээд нэг өнгөрөөж сурд юм уу? Арай л 50 болоод. Тийм одоо 50 магадгүй одоо туршлагатай болоод байна шүү дээ тий. Гомдох туршлагатай гэх юм уу тий. За ер нь гомдлоод ер нь ямар ч тийм юу юм байна. Хэрэггүй зүйл юм байна гэж л ойлгодог болсон. Яг би нөө эмхтэй уран бүтээлч болохоор нь сая асууж байгаа шүү. Тийм. Гэхдээ заримдаа амар гомддгөө. Эмхтэй хүн яг надад тэг санагдаад байгаа байхгүй. Гомдомтгой ч юм уу. Яг тэр нэг юм байгалийн одоо нэг танхил байх шаардлагатай тий тэрүүгээрээ байх тусмаа
илүү гоё үнцэнтэй, илүү гоё мэдрэмжтэй, илүү эмгтээлэг байд юм шиг санагдаад идэв. Тэгэл янз янзын юм бодогдох юм да тий. Бадмаа тэгвэл яахад мэрэгжлийн утын дууны анги төгссөн хүн байна штэ. Яагаад энэ салбарыг ер нь сонгож орвоо? Мэдээж одоо дуучин хүний хувьд бол өөрийн чинь дуу уран бүтээлийг сонсдог хүний хувьд хэлэхэд өөр ингээд стил жанрлуу ингээд хувраад ингээд дуу уран бүтээл хийж байгаа харагдаад байгаа байхгүй. Өөр одоо магадгүй Бадмаа дөрийн дуучин болчих юмсан гэсэн бодол төрж ивэ. Ер нь яагаад сонгож орох болсон юм бэ? Энэ сонголтын дээр бас л манай аав нөлөөлсөн. Тийм. Тэгээд би багаасаа ер нь юм pop дуу айгуух сонсдог. Тийм хөхтэйсэн. Гадаад дуу сонсно. Монгол дуучтай гоё. Ариуна ихч, Сара ихчийг айгуух сонсдог. Тэгэл нэг шин дуу гарах болгонд кассетэн дээр ингээл тоглуулж байгаа л ингээл үг мөгийн бүгдийг бичиж байгаа л ингээл сурдаг. Ер нь л яг юм цохиолын дуу, ардын дуу гэхээсээ илүү pop дуу аяг туртай хөхтэйсэн байхгүй. Тэгээд хаяа нөгөө одоо уралдаан тэмцээнд орох үедээ бол ардын дуу энтер сураад дуулдаг. Тэгээд манай аав ягаад уртын дуучин болоорой гэж зөвлөсөн бэ гэхээр надад нэг тийм өгөгдөл байгааг харсан юм шиг байна. Хүн болгон бас нөгөө ингээл шууд одоо уртын дууг эсвэл ингээл ардын дуу заагаал хөө тэрийг ингээд дуулах хэмжээний одоо тийм өгөгдөл бас тэр болгон ял байдгүй юм шиг надад санагддгийг. Одоо шууд сурах, шууд дуулах ч юм уу тий. Одоо тэр чин ялангуяа манай уртын дуу, ардын дуу чинь хүнээс маш их мэдрэмж, ур чадвар, хоолой чадал, цар хүрээ маш их шаарддаг. Тэгэхээр мэдээж аав маань намайг маш их юм задлж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд надад ийм боломж байгааг хараад дээрэс нь ардын урлаг үндэсний өв соёл гэдэг бол Монголын одоо дархлаа тэгээд гадагшаа бол бидний одоо ялгарах одоо тийм гоё юм зүйл байгаа дээ шүү дээ тий. Үн цэнтэй зүйл гэдгийг аав маань анзаарсан болоод намайг энэ уртын дуучин болоорой гэж зөвлөсөн. Би энэ зөвлөгөөг нас дагсандаа ерөөсө харамсдаггүй. Би бол маш том өв соёлыг одоо өөртөө тгээ явж байгаадаа маш их баярлагдав. Яг гоо би зүгээр эстрад одоо ангид ороод би зүгээр эстрад pop дуулдаг хүн болсон бол би уртын дууг сурах гэж бас л нэлээд юм болж ижил сурах байхгүй. Тэгэхээр би одоо ч гэсэн амарлаг сурцсан юм шиг тийм байхгүй. Би ингээл суралцаал явж байгаа. Уртын дуу бол тийм амар ингээл дуулаад явчдаг тийм зүйл биш. Би бол маш хүн сэтгэлтэй ханддаг энэ дээр бол. Тэгээд сүүлийн үед бас манай сонсогчид, үзэгчид, манай хүмүүс маань ер нь ардын урлагаа маш их сонсдог болсон байна. Тэр тусмаа уртын дуугаа маш их хүндэлдэг. Ардын өв соёлоо хүндэлж хайрладаг болж байгаа нь миний хувьд бол маш их баяртай байна. Одоо интернет сайн хөгжснөөс болоод тэр надад бас нэг юм анзаарч байгаа байхгүй юу. Би ч гэсэн өсрөнсөндөө K-pop тэ одоо Eminem одоо олон жанр төрлийн дуунуудыг сонсоол байсан. Дараад нь би сонсоол байсан. Дахиад би хэдэн жил сонсоод байсан. Магадгүй мэрэгжлийнхаа холбогдлолтой дуу их сонссон баг. Тэгээд явсаар хагаад эцэстээ ингээд тулахаар энэ олон гой гадаад дуу хөгжмөд байна. Бүр амар олон гой хөгжмөд байгаа аахгүй. Тэгээ ер нь бидний хөгжим юу юм бэ гэдэг асуулттай тулаад би хий юм бэ гэдэгтэйгээ тулаад ирэнгүүт нөгөө дотроос маань ардын уртын дуу нэхэд ээд байна тий. Одоо энэ хөөми харихраа сонсохоор би яг тэнд ингээд сонсож байхдаа би энэ дэр догдолж чинь би монгол хүн юм байна гэдэг асуулт надад ирж байгаа байхгүй. Яг ирхэл юм байлээ л дээ. Тэгээ хүүхэд залуучууд эндээ олон дуртай байгаасаа. Энийг бас өөрсдөө монгол эрэгтэй хүн бол бас нэг уртын дуу мэддэг байгаасаа, аялждаг байгаасаа тий. Болвол бас хөөми харихраа хийдэг байгаасаа. Энэ бидний нэг бас нэг дотоод одоо үнц нэг байгаа байхгүй. Бид нар л байдаг болохоос ш энэ хил даваад хинт ч бас сонирн биш байхгүй. Энийгээ бид нар бас хадгалах хэрэгтэй юм болов гэсэн бодол төрөөдөө тий. Тий яг үнэ. Ардын уртын дуу ардын дуу одоо яг энэ цаг үед одоо хөгжим болно одоо найруулгын үед шинжлэхтэй маш гайхалтай болж байна. Энэ дээр ер нь дуучин Бадам хаанд ер нь яг ямар бодолтой байна вэ? Өөрийн чинь бас биелэрээ гэсэн уран бүтээлийг бас ярихгүй болохгүй байх хоёлоо тийм ээ. Энэ тухай ярилцъя гэж бодож байна. Ардын дууг одоо
энэ хүртэл одоо юм сайхан төвшин тавьчирч байгаа дуучид бол зөндөө байна. Ардын дуучин Бурмаа ихч байна. Алтан жаргал ах байна. За тэгээд Шуранхаа хамтлагийн 3 сайхан дуучин байна. Ингээл захаас нь ахуулаад яг энэ бүзүү төлөөлөл болгож ярьж байгаа. Тэрнээс за ялангуяа би 10 жил байхдаа яг уралдаанд орох жил нэг ганц нэг ардын дуу сурна уу гэхээс ер нь л бас нэг юм сонсохгүй талдаа байсан. Тэгээд аав маань ингээл Бурмаагийн дууг ингээл тавиал сонсох. Надад эхлээд тэр амар юм төвөгтэй юм шиг санагддаг гэж хаад ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд Бурмаа ихч бол энэ дээр бол маш их том нөлөө үзүүлсэн гэж би хэлнэ. Тэгээд дуучнаасаа гадна хөгжмийн найруулгыг хийж байгаа хүмүүс нь бүр супер байгаа байхгүй. Тэр хөгжмийн найруулгыг энэ ардын дуун дээр яаж энэ хөгжмийн найруулгыг хийвэл дуучинд маань зохицох уу? Дээрээс нь хүмүүс сонсоход гоё байх вэ гэдгийг дээр хөгжмийн найруулга хийж байгаа хүн бол маш том мэдрэмжтэй, маш их үүрэгтэй хүмүүс байгаа. Маш олон хүний хамтын бүтээл байгаа шүү дээ. Маш олон хүний хамтын бүтээл. Тэгээ би бол энэ дээр бол хөгжмийн найруулга хийдэг хүмүүсийг би бол үнэхээр одоо супер үнэхээр хүндэлдэг. Хэрвээ хөгжмийн найруулга байхгүй бол дуучин бол ганцаараа гараад хөгжимгүй дуулна гэдэг чинь бас хэцүү. Тэр чинь хүнд хүрэх бол хэцүү шүү дээ. Тэгэхээр хөгжмийн найруулга бол энэ дээр бол маш сайн хөгжиж байгаа. За дээрэс нь Монгол кантри гээд одоо манай Баатар гэдэг дуучин байгаа. Энэ залуу маань бас шинэ одоо юм урсгалыг гаргаж ирсэн. Энэний яг дуулалт нь бол яг л нөгөө ардын дууны одоо техник байгаа шүү дээ. Цоглогтой дуулдаг. Тэгээ ардын дуу дуулж байгаа юм шиг хэрнээ country team хэм маягтай байгаад байгаа. Энд чинь бас л нөгөө өв соёлыг цааш нь түгээж байгаа. Дээрэс нь маш олон хүмүүс яаж энэ Монгол country гэдгийг санаачлаад хүмүүст хүргэх вэ гэдэг чинь хэдэн жилийн одоо юм урт хугацааны нүүрийн хөдөлмөрийн дараа гарч ирж байгаа юм гоё том зүйл байхгүй. Тэгэхээр бид нэр эндээ ч гэсэн би бол маш их баяртай байдаг. Тийм биелэрээ дуу болохоор миний одоо хамгийн анхны дуу тэгээд энэ дуу маань хүмүүст маш их хүрсэн. Энд нь маш их баяртай байгаа. Одоо ч гэсэн ингээл хүмүүс байнга энийг сонсдог. Надаар ингээд дуулаад өгөөч гэл байнга ингээл урилга ирдэг. Би энэ дуундаа маш их хайртай. Энэ дууны гол онцлог нь бол ерөөсөө дундалтанд байгаа одоо уртын дууны Шуранхай тий. Тэгээд дуулалт хэсэг дээр явж байгаа тийм ардын дууны техник нэг тийм цоглох шиг юм байгаад байгаа. Тэрнгээрээ л ялгарч байгаа. Тэгэнгүүт ерөөсөө эн чин тэрнгээрээ онцлог болчихж байгаа юм. Яагаад онцлог болж юм гэхээр би зүгээр дан pop юугаар дуулаагүй. Тэр ардын дуу уртын дууныхаа жижигхэн хэсгийг л оруулахад л гоё болоод ирж байгаа байхгүй. Бидэрт одоо байдаг зүйл орж ирэхэд ингээд нэг тэгтээ тэр гоё яг ингээд нэг хүн сонсохоор ингээд цаанаасаа ингээд нэг юм мэдрэмж нэг юм орж ирээд байгаа шүү дээ тий. Бадаманд ер нь анх одоо дуу бичлэгэд орж явах үед сандарч байв уу? Хамгийн анх уу? Хизээ орж исэн бэ? Хамгийн анх одоо хоёлоо л одоо ингээ радиогийн орчин сууж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл чивч зүгэл микрийн өмнө ярихад бас нэг өөр байдаг тий. Хамгийн анх би одоо 2015 онд анх бичүүлжсэн юм уу? 18 настай байсан. Үтгэгт чинь тэгэл амар сандрын шүү дээ. Тэгээ нөө ингээд чихвч хийчээд тэгээд өөрийнхөө хоолойг сонсоод давхар хөгжмөө сонсоод дуулна гэхээр надад би чадахгүй байх гэсэн бодол. Тэгээ жоохон юм чинь. Тэгэл дуулаад өөрийнхөө хоолойг сонсонгод амар ичээл. Тэгээ би ерөөсөө дуулж чадахгүй юм байна. Нэг өөр хоолой сонсогддог тий. Огт сонсож байгаагүй хоолой тий. Ичмэр юм шиг санагдал гээл дуурангуутай амар тэнийг санагдал ичж байж. Тэгээ яг тэгжсэн. Тэгэл одоо бол ингээл нөгөө байнгын ингээл нэстэ дуу хоолойнд дурлна гэдэг шиг тий. Тийм болж ирж. Яг нөгөө би болохоор надаа нэг юм бодол төрж исэн. Хүмүүс ингээл урлагийн үнийг харахаар амар гоё ингээд нэг хүндэтгээд идэв штэ. Урлагийн өн гэхээр нэг юм нэлттэй ч юм уу тий ингэж хүлээж аваад байдаг. Энэ яагаад тэгж байна тий? Яг тэр дуу уран бүтээл ч юм уу одоо кино уран бүтээл ч юм уу яг тгийгүү хэрнээ надад нэг тийм бодол төрж исэн байхгүй. Одоо урлагийн үнийг харахаар энэ хүн тайзан дээр гардаг.
тэ ямар нэг байдлаар тайзан дээр гардаг гэдэг чинь одоо нөгөө нүүр хагарсан ч гэдэг юм уу өөртөө илүү ихтэй ч юм уу тэгж хүлээж авдаг болохоор бас нэг юм тодорхой хэмжээний нэг юм сандралгүй хүн гэж хүлээж аваад идэм болов гэсэн бодол төрж ийсэн. Тэгээд дуучид одоо ингээ уран бүтээлч нартай харангууд бүгд л адилхан сандралтай л байгаа байхгүй бид тий. Ер нь сандралтай байв уу тэрнийг давж ивүү тий одоо ямар нэг байдлаар зал хэрглэж болно шүү дээ тий одоо арга одоо өөр дээр ажиллаад ч юм уу тий тийм тохиолдол байна. Сандрал бол өстой тайзан дээр гарах болгонд ер нь байдаг шүү дээ. Ингээл алах хөлрөн. Ялангуяа нөгөө юм дуучин хүний хамгийн чухал юм чинь хоолой. За хоолой ивгүй байна ч юм уу ханаад манадтай үед бол за тэгэл наан ингээл амар сандраал айгүй хэцүү. Зүрх ингээл амаар гарчих гал. Тэгээ тэрий чинь нөгөө амьсгалаараа ингэж одоо дарах ёстой. Зөв амьсгалаад тий. Тэгээ аль болохоор хүмүүстэй юм ярихгүй ингэж байгаа өөрийгөө тусгаарлаж ийж би ер нь тайз руу гардаг байхгүй. Тэгэхгүй бол ингээл наан ингээл орилж ингээл ярьж байгаа л шууд гарахаар бас өөр тий хөөрчдөг байхгүй ер нь ингээд юм. Одоо амьсгаа хөөрчөнгүүд нөгөө амьсгаан дээрээ бид нар чинь амьсгааны урлаг гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүд чинь дуулцдаг болчих. Ингээл чичирнээл тий. Тэгэхээр ер нь бол сэтгэл зүй бол маш их чухал. Ялангуяа урлагийн үед. Ер нь бол гарахын өмнө бяцлагж байгаад гарах нь шүү дээ. Ер нь тий ганцаараа ер нь байж байгаад нэг ингээл байнга тусгаарлаад байхгүй. Ядаж нэг 5 минут ч юмээгүй хүмүүсээс жоохон ингээд төвлөрж байгаа. Тэгээд гарна. Заримдаа ингээл нөгөө наан маазарч урьж байгаа тайз руу гарангууд байнга дуулдаг байсан дууныхаа үгийг мартах ч юм уу. Тийм асуудал гардаг байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө тайзан дээр ингээл гараад болоход хүмүүс нэг юм амархан юм шиг те. Амар гоё дуулчаал энэ бол зүгээр жаргаж байгаа л ингээл тайзнаас буугаал явчлаа гэж харагдчихл байгаа хэрнээ цаана бол нөгөө уран бүтээлч чинь тэнд очиж дуулахын тулд амар их өмнөх өдрөөс нь хэдэн өдрөөс өмнө бэлдэн те. Нэг бодолд орчхоор ингээл мөнхийн бодогдослоо шүү дээ тий. За одоо яах вэ? Ямар хувц юмсгүй нүрээ яаж бодох вэ? Тийм зэрэгтэл нь одоо ямар насны хүмүүс байгаа бол би тэнд юу дуулах уу ч гэдэм юм тий. Ингээ амар их юм бодож байдаг. Мэдээж сандрал бол маш их. Ялангуяа том тайзан дээр гарч дуулах гэдэг бол бүр айгүй одоо албан ёсны тийм төрийн одоо тийм том тоглолт энэ төр байдаг. Би ч үндэсний урлагийн их театрт 8 жил ажилласан. Тэгээд гадагшаага одоо нөгөө төрийн айлчлалыг дааж ингэж уран тийм Монголын соёлыг бас дэлхийд харуулах гэж тийм тэгж явдаг. Манай чуулгын одоо уран бүтээлч. Яг одоо Монголын одоо брэнд болж байгаа яг дэлхийд яг Монголын урлагийг одоо яг хааж байгаа байгууллага шүү дээ. Би тэгж бодлоо. Яг одоо Морин урын чуулга байна, үндэсний урлагийн их театр гэдэг ингэж хоёр том байгууллага. Одоо бусад одоо Улаанбаатар театр, өөр театрууд маань ч гэсэн ингээл зөндөө явж байгаа. Тэгээд хамгийн одоо статусаараа том гэвэл одоо энэ хоёр том байгууллага маань явдаг. Тэгээд хамгийн сүүлд би 2023 онд Франц руу ерөнхийлөгчийн айлчлалаар Версалийн хааны ордны театрт дуулсан. Тэнд бол анх удаа нөгөө манай урлагийнхан очиж тоглосон. Тэгээд дээрэс нь уртын доо анх удаа тэнд одоо ихшгэлж байгаа гэдгээр миний хувьд бол миний одоо амьдралдаа бахархах нэг тийм том зүйл болсон. Тэгээд тэр 600-700 жилийн настай тэр гайхалтай тэр том одоо хааны ордон тий тэр хааны ордны театрт нь ингээд дуулна гэдэг бол нэрээ маш гайхалтай мэдрэмж. Мэдээж сандардгүй гэдэг шиг гарахын өмнө бол зүгээр ингээд амар их сандраал. Тэгэл яг гарангуут гээл төвлөрөл амар гоё болцсон. Ер нь бол тайзан дээр гарахын өмнө бол сандрал маш их байдаг. Гараад ая яваад эхлэхэд тэгэл гайгүй болчих тийм. Туршлагатай болохоор туршлагатай болоо л туршлагачиг явах гэсэн. Гэхдээ энэ улам их нэгтрах, улам их магадгүй бүр хугацаа өнгөрцөн улам их сандартай болох юм лүү те. Дотроо те. Гаднаа бол мэддэхгүй шүү дээ гэж. Гаднаа зүгээр ингээд оршоол байж байна. Дотроо бол өстэй буужгинж байгаа шүү дээ. Дуучт ингээл чимээгүй байж ивэл ер нь бол дуулахтаа бэлдээд яг бяцлагаал байж ийн гэж ойлгох нь шүү дээ те. Ардын урлаг одоо ингээд дэлхийн бусд орны одоо ингээд манай одоо үндэсний одоо энэ соёл байгаа даа шүү дээ. Бусд орноос ер нь юугаараа яг өөр юм шиг санагддаг байна. Яг хөө мэдээж одоо орон болгонд л өөр ингэсэн хөгжим, өөр ингэсэн дуу тий өөр ингэсэн нэг юм уур амьсгал байгаад байгаа шүү дээ. Манайхны яг нэг манай энэ өөр юм болов гэсэн мэдрэмж юунаас байдаг вэ? Юунаас төрдөг вэ? Ер нь манай Монгол
өв соёл чинь дэлхийд хилээс гараал гайхамшиг болчиход байгаа байхгүй юу? Монголын хилээс гараад өөр улсын тайзан дээр дуулахаар одоо жишээ нь би уртын дугаар авчихсан. Уртын дуг дуулаад эхлэнгүүд гадныхан бүр ингээд нэг юм транст орчдөг гэдэг шиг тий. Нэг юм өөр мэдрэмж аваад тэр хүмүүс ингээ бүр ингээд харцсан хүртэл өөр болдог байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс за дээрэс нь ардын одоо тийм хөгжим одоо манай аялгау маш их тийм өвөрмц. Маш аялгуулаг, маш юм баялаг байгаа. За тэгээд тэр хөгжимдэр дуулна, тэр хөгжимдэр бүжиглэн гэдэг ч юм бол тийм бүр супер. Дээрэс нь Монгол нөгөө дээл хувцас маань бүр супер. Энднэрийн цогц нийлбэр болоод ирэхээр манай ардын урлаг бол бүр үнэхээр тансаг байгаа байхгүй юу? Яг нь Монголдо байхаар тэр үн цэнийг бид нэр дотроо байгаад хаа нэг анзаарахгүй нэг ийм юмнууд байж лээ гэсэн хандлагаар зарим хүмүүс хүлээж аваад байна. Тэгэнгүүт ялангуяа одоо гадагшаа гараад дуулаад эсвэл гадаадд байгаа монголчуудтай ардын урлагийг ингээд тоглохоор тэд нар бүр ингээд монголоос хандсан бүр маш тийм хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр энэ үн цэнийг монгол хүн дотроо илүү их ойлгодог байгаасай. Тэгээд дээрэс нь гадаадд байгаа гадны хүмүүс тэгж амарлаг хүлээж авч яхад Монгол маань яагаад энийгээ дутуу үнэлээд байна гэдэг чинь бас нэг соёлын бодлого тий. Ардын урлагийг одоо яаж илүү үн цэнтэй цааш нь ингээд гоё авч явах вэ гэдэг чинь дангаз уран бүтээлчээс илүү дахиад маш олон төвчний ажиллагаа байх хэрэгтэй байна гэж би хараад байгаа байхгүй. Мэдээж улс орн болгон одоо өөр өөрсдийн тийм өв соёлтой гоё дуу хууртай байгаа. Гэхдээ яалтчгүй манай Монголын урлаг бол үнэхээр бүр өөр төвшин гэж би хэлнэ. Өөрч байна. Ондоошилж байна. Тэгээ ялангуяа хүн болгоно одоо гадны хүмүүст илүү их маш их таалагддаг байхгүй. Үндэсний хувцас нь хүртэл маш гайхалтай. Тэгэл харсан хүн болго ингээл зураг дараал хамт зураг авахулъя гээл ингээл дуугаал намайг ингээл одоо дуулангууд эсвэл манай хөгжимчдийг ингээл хөгжмөө тоглонгоо зарим нь ойлгох жишээ нь тий. Тэгэхээр эн чинь хүмүүс нэг тийм өөр мэдрэмж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр өөр төвшөнд бидний урлаг өв соёл маань байгаад байгааг л харуулдаг. Илүү сүнслэг гэх юм. Дээрэс нь бид нар чинь бас нэг юм одоо нөө комеди эдрийн хэлдэг шүү дээ. Бид нар ингээ Азуудыг харахаараа ингээ Азууд гэж өөрсдөө ингээд нэг өөр байгаад байна гэдэг шүү дээ. Тэ Европ гэхээр яг Европчууд гэж гэсэрний Европч биш юм шиг. Аз гэхээр яг ингээд бас өөрсдийгөө нэг Азуудыг харахаар ингээд нэг юм Азууд гэж харчаад байдаг. Өөрсдөө биш юм шиг. Энэ ч бас байдсан болов. Эсвэл бидний энэ оршин байгаа газар нутаг цаг уруур амьсгал хаасч байдаг байх. Эсвэл бид нар одоо аль одоо үн эртнээсээ бид нар бас нэг юм соёлын ондоошилтойгоо байсан баг. Одоо ингээ харахад одоо бидний хувцс хэрэглэл хүртэл амар юм минимал хэрнээ амар юм тухтай эвтэйхэн одоо дээл гээл тэгэхэд нөмрөө дунтчиж болж байна. Дэрлээ дунтчиж болж байна тий. Тэгээд дээрээс нь сайхан бүслэхийгээ бүтэн хаачиж байна. Хүүтний цаг агаард бол их сайхан дулаахан халуун байвал ингэрийг ярьчиж байна. Гих мэтлэн ингээд бүх зүйл дээр бид бас нэг юм тодорхой хэмжээний нэг юм ондоошлолтой ард түмэн юм болов. Тий яг үнэ. Урлагч тэр ахууч тэр ингээ бүх юм дээр сэтгэлгээн дээр ч гэсэн бид нарт бас байдаг байх гэж би бодогдоод идэг байхгүй. Монгол хүн гэрээсээ гаднахыг боддог гинэ. Гараад ингэнэ гэж боддог. Ахун одоо юм одоо суурин амьдралтай хүмүүс гэр доторхоо их боддог гэдэг юм уу. Энийг подкастнаас л сонсч байсан. Энэ яг бид нар дээр бас байдаг бодол юм болоо тий. Гэртээ байхдаа юу ч боддгоо шүү дээ. Ингээл амраал хийж юмарч юм шиг. Тий штэ тий. Би бас яг энийг одоо яг ингэ бодохоор монголчууд маань ингээл нэг тэр болгоо одоо ингээл амар гоё хашаа байшинд ингээл хүн болгон одоо ялангуяа гэр хороол хийгээд байгаагаас тэр чин амар том юм өөр ингэсэн газартай байна гэдэг чинь бол амар юм баггүй юу. Тэнгүүд чинь өстой гэртээ байхаараа л ингээл 50 байж идэг гэдэг шиг тэрийгээ ингээд амар гоё ингээ арчлаад юу ах тийм юу бас жон тутмаг юм уу гэж надад бодогдсон. Яг тэгэхээр гадны одоо улсад ингээл очихоор жижигхэн газарч байсан тэрийг ингээл ногооруулаад цэцэг навч тариал ингээл бүр тийм аж ахуйч хүмүүс байгаад идэг байхгүй юу. Манай Монгол болохоор ер нь тэгэл ингээл байж ах хэвээр.
Тэг нэг юм байгаа юмаа ингээд улам гоё ингэж болгох одоо тийм юу жоохон дутуу юм бол гэж надад санагдсан. Тэрнээс иш бол би бол манай монголчин амар гоё шүү дээ. Бид яг нөө гэрийн гаднахыг харна гэхээр яг нөө тэгж хэлж байгаа байхгүй би нөө гэртээ байхаар юу ч бодогддог. Юм бодогдвол гараад тэгнэ. Одоо ажил бодогдох ч юм гэрт байхад ямар ч одоо шаардлага алга. Одоо хүн ингээл гэртээ ингээл орж ирэл ёо гэл гэж байна. Ямар нэг хэрэгээр одоо юм хиймээр санагдах юм бол гараад ингэх хэвээр ажил бол ийм байгаа. Ажил гадаа байгаа гэж би бодоод байхгүй. Яг нөө орчин одоо болон сэтгэлгээний хувьд бид нэг ийм онцлогтой болов гэж бодсон юм. Тайзан дээр одоо гарч дуулж ийн гэж штэ. Тэрнээс гадна шүү заяа. Ямар үед нэг ийм итгэлтэй нэг ийм 50 мэдрэмжийг авдаг бай. Дуулахаас өөр. Дуулахаас өөр үү? Тийм. Өстө нөгөө гэртээ байхдаа л юу гэдэг шиг хайртай хүмүүстэй хамт байхтай юм уу? Илүү одоо тайван ажил бодохгүй тий. Тэр хүмүүстэй би тэгтээ тэр болгон бас нэг гэртээ ингээд амар их цаг зав гаргаад ер нь манай урлагийнхан бас тийм байдаг. Тэр болгоо ингээл байнгын цаг зав гаргаад хүүхдтэй хоол унд хийж өгөөл тэгээ ээжигээ асраал ингээл нэг тийм байх боломж ер нь айгүй ховор байгаад идэг. Тэгээ гэртээ ингээд байгаад гоё хоол би хоол их айгүй дуртай. Хоол хийгээд эсвэл гоё хөгжим сонсоод тэгээ ингээд байж хата би илүү амар гоё тайван байдаг. Тэр үедээ би ийм ажил тэгээ юм бодохыг нэг боддгоо. Миний гэр ер нь айгүй. Зүрх сэтгэлийн боловсролын тухай юу гэж боддог вэ? Зүрх сэтгэлийн боловсрол. Бид сүүлээс айгүй хүчтэй ярьж эхэлж штэ. Энэ тухай энэ боловсрол байна. Энэ ингээд гэр бүлээс ч ирж гин, орчноос ч ирж гин. Одоо хажууд нь хамт байсан найз нөхдөс ч ирж гин гэдэг байгаа байхгүй. Энийг би бүр улам их яриасаа гэж бодоод байгаа байхгүй. Энэ бид нар бүр ингээд ярьсаар байгаа те. Одоо юмнаас шижрийн тунгаан гэдэг шиг бид нар ярих болгондоо бодох болгондоо энэ дээр үнцэнтэй зүйл нь өөрсдөө үлдээх хийсэн гэж надад бодол төрөддөг байхгүй. Энэ тухай би бас яг өөрөөс чинь хувь бадмагийн л өнцгөөс сууж байгаа шүү. Ер нь би 20 хэдэн мэдтэй байхдаа бусдаас амар хамааралтай байсан юм бэл. Одоо ингээл бодоод хаар. Би хүнд амар тий хүнийг гомдоохгүй юмсан. Хүнд одоо ингээд би энэ хүнд үгүйг эхэлжүүл. Тий энэ гомдчих байхтай ч юм уу. Би ерөөсөө өөрийгөө бодохгүй. Тэгэл нөгөө хүмүүсийг ингээл бодоол. Тэгэл өөрийгөө амар ингээл юм бараг л золионд гаргаал тий. Би хичнээн дургу байсан ч гэсэн би тэр хүний гомдоохгүй тул би дургу юмдаа хүчээр явж байгаа. Өөртөө амар юм. Тас зүрх сэтгэлийн амар юм. Тайван бос ачаа өгдөг байсан байхгүй. Одоо ингээд би үнэхээр ямааргүй дургу байгаа юмдаа л би явдггүй. Үнэхээр уулзмаарг байгаа хүнтэйгээ би уулздаг ч юм уу тий. Инхээр илүү нөгөө тайван болж ирж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө хүн нэг юм 30 гараад ирэхээр өстой нэг юм юмыг тунгаан бодох тийм юутэй болоод ирт юм байна. Ер нь л тэгээд аль болохоор би одоо хамгийн ихэнд хэлсэн шиг нөгөө тийм хүнд амар гомдох гомдоол ингээл өөртөө бас ингээл ачаа нэмээд авахгүй байх юмсан. Тэгэл гэр бүлтэй айгүйх тийм цаг зарцуулах хэрэгтэй юм байна. Хайртай хүмүүстэй айгүйх цаг зарцуулах хэрэгтэй юм байна гэдгээ илүү их мэдрээд ер нь одоо нэг эмгтэй хүн эрхэлдэг байх хэрэгтэй гэж сүлж үед амар их одоо подкаст ч юм уу ер нь тийм юм амар их сонсогдоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би болохоор ер нь эрхэлдэг төрлийн хүн биш байсан байгаа байхгүй юу. Би эрхлүүлдэг төрлийн хүн байсан байгаа юм. Ер нь тийм ингээл амар туртай юм авч игэл хүнийг ингээл амар баярлуулах тий. Хүнийг баярлуулах хамгийн гоё. Тэгэл ингээл туртай юм авч өгөөл тэгэл туртай хоолыг хийж өгөөл ингээл тэр хүний баярлж байгаа надад амар гоё кайфтай. Өөрөө дүрчдэг тий. Тэгтээ би сүүлийн үед бол би тийм дөгмөг гээл тий. Тэгэнгүүт тэр хүнд чинь ч гэсэн ингээл энэ хүн надад ингээд тий эрхлээд эсвэл би одоо энэ хүний юмыг авч
энэ хүнд ингээд гоё юм зориулах ёстой хүн тий энэ хүн надад л ингээд хандаж надад ингэ гоё одоо сэтгэлээ нээж ин ч гэдэг юм уу тийм мэдрэмжийг одоо ингээд өгдөг юм шиг байгаа юм тий нөхөртөө тийм гоё ихтгэл төрүүлж шít тий тэгэхгүй одоо Монгол эмэгтэйчүүд юу нээр амар юм хүчирхэг гээл тэгдэг шít тий тэгэл бүхнийг ингээл болгоностой гадаа гарч эргэрт орж юм болж ийн гээл өөртөө амар ингээл би бол ахууждаг санхүүг бас өдөртлөх талдаа шүү. Би бол ер нь тийм санхүү манхүү тал дээр ер нь юу шүү дээ. Хоёр одоо тусдаа гэх юм уу? Тэгтээ юм авах дээр бол ингээд гоё би солилцоол тий. Хараа би чамд юм өгье гэл тэгэнгүүт тэгэл да тэгвэл чамд тийм хэрэгтэй бол харин тэрийн дараа нь ингээд аваад өгч тийм. Тэгжил яа тэгэхгүй дан ингээл эргэтэйгээ ингээл байнга чи надад тийм аваад тийг инг гэл ингээд харч юм бас жоох юм ачаа болчих واخ гэж. Бүх нөө нарийн жижиг детал дээр биш л те. Яг нөө эмгтээчүүд ч нэг ийм шийдвэрүүдийг гаргадаг юм шиг санагдаад байгаа байхгүй. За хоёлаа энэ бодон маань ингэчихжээ те. Одоо хавраас өмнө намраас өмнө хоёлаа энийг ингэчээ. Тэ яг нэг гэрч дотор нэг ая тухтай байх бүх юмыг харцсан. Тэгээд тэрнийг шууд нэхэд авдаг юмыг хэлээг байхгүй нөгөө төлөвлөөд нь шүү дээ. Эмэгтэй хүн чинь бас нэг хатан ухаан байгаад байгаа байхгүй хараалаа. За хоёлаа бас нэг энэ байртай бол байраа томруулчихсан тэ. Эсвэл одоо ингээд хашаа байшиндаа ч юм уу ингээд нэг ийм тогтчлт хийчихсэн. Тэрний эмэгтэй хүн л ер нь ингэж харж нэгчиж яг болдог зүйл юм шиг. Яг хөө мэдээж одоо мундаг ахуйч ирчүүд байгаа. Гэхдээ эмэгтэйчүүд нь арай илүү тийм түлхчиж тэр гэр бүл явдаг юм болов гэсэн зүгээр нэг. Тийм яг тэглүү ах уу. Надаа бодол төрж ийсэн. Хараад байхад ингээл гэхдээ би бүх гэр бүлийг мэдэхгүй шүү. Зүгээр л би өөрийнхөө зөөс хэлж байгаа шүү. Тэр тал дээр ер нь эмэгтэй хүн хэр одоо дайчин байх хэрэгтэй байд юм бэ? Тэгэх ёстой мó эсвэл хоёлаа сайхан тэнцүү ярилцдаг байх ёстой мó эсвэл зүгээр нөхөртөө бүхнийг даатгаа хаях ёстой мó аль нь? Ер нь яг адил тэнцүүл авах хэрэгтэй. Ер нь миний хувьд ч гэсэн тийм л байдаг л та. Би ч өмнө бол ингээл би өөртөө амар их юм авдаг байсан байхгүй. Хувц ингээл нэг тийм жижиг сажиг юм амар их мөнгө зарцуулдаг байсан бол одоо илүү нөө гэртээ хэрэгтэй тэ чухал гэсэн юмд ингэж мөнгө зарцуулна. Гэхдээ тэрийг ингээд ярилцж агаад одоо тийм ах уу яг тийм хэрэгтэй байгаа бол тэрийг аавь гэл ингээл гоё ярилцаал тэгжил ер нь яг адилхан ярилцж байгаа л юм авдаг. За хоёлоо бүр энэ ахуу подкаст болж хөөрлөө. Яг нь манай Хүүхтэнгэр подкаст бас дуу хуур тэ мэдрэмж тэ бас олон гайхалтай дуу хоолойнуудыг энэ подкастаараа дамжуулж сонсогчдоо үзэгчдийнхаа одоо тэр самар мэднэ хүргээл гэж боддог ийм агаартай подкаст юм. Тэгээд би яг одоо сонсож байгаа хүмүүстээ дуучин бадмаа нэг дог зориулаач гэж хүсэж байна. Сонсогчд маань зориулаад өгөөч. Тэглүү яах вэ? Хоёулаас дууныхаа тухайс ярьж билээ. За би юу яа? Сэнгийн Эрдэнэгийн зохиол Наран тогруу гэд гайхалтай өгүүлэл өгдөг. Энэ өгүүллийг хэрэв уншсан хүмүүс нь бол мэдж байгаа. Уншаагүй хүмүүс зүгээр ингээд товчхон ойлголт өгье гэвэл хар багаасаа одоо ингээд найзлж нөхөрлж агаад тэр хөөхөн найз нөхөрлөл нь хайр дурлал болоод одоо тэг өсөр нас болоод ингээд бие биендээ ингээд өөр нүдээр харж эхэлж байгаа. Тэ тэгээд хамт ингээ үерхэж агаад эрэхтэй нь одоо тэр нутгаа орхиод ингээд явж байгаа. Одоо тиймэрхүүл утгатай одоо юм өгүүлэг байгаа байхгүй. Тэнд нэг охин яг миний бас өгүүлгийг уншсан. Уншсан. Тийм. Бас яг тэр өгүүлгийг уншихад надад нэг юм мэдрэмж тэр яг хүн болгонд те одоо оюутан болж байгаа хүн болгонд нэг юм төрсөн мэдрэмж болов гэсэн нэг тийм миний бас авч исэн мэдрэмж шиг л надад санагдсан. Хүн ингээд үнэхээр ингээд гэрийнхээ орчноос гэрээсээ гараад явахтаа боддог штэ. Тэр нарыг хүртэл те тэр тогроо хүртэл би энэ тогроо шиг нутгаасаа явах нь дээ те. Энэ нарыг би эндээс дахиж харахгүй нь дээ гэсэн нэг юм хорогдох сэтгэлийн тухай надад айгүйх мэдрэмж төрүүлсэн. Тэг ялангуяа одоо нөө хүмүүсийн хэлж байгаа үг те. Өгүүлэг дээр л тэгдэж штэ.
монголчууд бид бүхэн тий өвгдийнхөө одоо тэр бэлэг сайхан ирүүлийг сонсохдоо дахиад цаашаа явахдаа итгэл төрдгөө. Тэгээд тэгээ нөө аавынхаа хэлсэн үгийг хүртэл бодож байгаа байхгүй яг. Өмнө бодож болох байсан хэрнээ яг тэр хорогдох мэдрэмжэн дээрээ бодоход аав нэг тэгэлц мэдэж нөө хүн мөнх биш хорвоод ирж гинэ тий ухаантай хүчтэй байгаараа гэд хэлэхэд яг тэр нэг үг яг тэр нэг захиа дотор ирдэг ч юм уу тий яа тэр тэгтээ амар өгүүлэг байлаа бүрээ нүдэнд харагдаж байгааз тий манайхан бас Сэнгийн Эрдэнэгаан наран тавруу гэдэг өгүүлгийг уншаад үзээрэй уншсан хүмүүс байгаа л ах тэгтээ дахиад нэг уншихад тий энэ одоо би нөгөө яг юу хэлэх гээд байна гэхээр энэ наран тавруу гэдэг энэ өгүүлгээс сэтвлээд маш гайхалтай дуу бүтсэн тэгээд энэ дууг би одоо дуулъя гэж бодож байна. Энэ дууны үгийг хүмүүсийн сайн мэддгээр ноён Көз ах маань бичсэн, Батцэнгэл ах маань бичсэн. Энэ A-Sound хамтлагийн бэс гитарчин Мөнхөлт ах маань зохиосон юм хоёр гайхалтай одоо хүний уран бүтээл болоод дуулах маш юм том аз надад таарсан тохиолоо тий. Тэгээд би энэ донд маш их хайртай. Көз ах маань энэ наран тавруу өгүүлгийг анх уншаад төрсөн сэтгэлээрээ шүлэг бичсэн байсан. Тэгээд одоо эм байхад энэ шүлгээ харуулад тэгээд эм байхын дээр нь дуу зохиосон. Одоо жишээ нь Мөнхөлтх юм маань хамгийн хайртай дуу. Энэ дуун дээр бол маш их ач холбогдол өгдөг өөрөө. Тэгээд энэ гоё дууг би муухай дуулах хэрэг надад байхгүй. Яг тэгэхээр энэ хоёр хүний маш их сэтгэл шингэсэн, маш их түүхтэй дуу. Надад ч гэсэн яг энэ наран тавруу дууны үг нь одоо энэ Көз ахын бичсэн шүлэг нь миний одоо өсвөр наснда миний тэр хайрын анхны хайрын түүхтэй айгу адилхан санагддаг байхгүй. Тэгэхээр илүү надад айгу нандин санагддаг. Тэгээд энэ гоё дууга та бүхэндээ дуулъя. Тэгээд дуулж дуусны дараа энэ өгүүлгээ гоё уншаарай. Хамтдаа сонсцгоё.
хоцрорлоо зунараа үрдэн залуу наран тоороо шиг үдих сэтгэл минь гүнигтэй үрдэн залуу наран тоороо шиг үдих сэтгэл минь Сэнгийн эрдний наран тохроо өгүүлгээс сэдвлэн бүтээсэн Бат Цэнгэлийн үг мөнх болдын ая наран тонгороо дууг хүлээн аван сонслоо. Дуучин Бадам Антын баярлаа. Баярлаа. Яй. Миний бүр ингээд нүд яг чихтэй л ирж байна яг өгүүлгийн яг нөө уншичаад яг сонсвол бас нэрээ эвгүй мэдрэмж авч шүү. Яг нэг юм яа. Яг нөгөө юм одоо нэг анхны хайр ч юм уу нэг тийм хорогдсон нөгөө бид нар чинь ингээд юм дассан байж байгаад явахаар нэг эвгүй сэтгэл төрдөг штеп. Яг тийм мэдрэмж надад төрдөг. Бүх юмд хорогддог тий. Магадгүй нэг чулууд байж болно. Нутгийн чулуу байвал үнэтэй байхгүй юу? Бас тий. Яа. Гоё. Манай кез ах үгийн маш гоё ицсэн. Эмби ах маань маш гоё аялгаа гэсэн. Гоё доо байна да. Гоё дуу байна. Тий. Тэгээ энэ дуу нөгөө сая бол яг нөгөө радиодо зориулаад манай анх жаргал гэх төгөлдөр орч байдаг. Тэр нь маань надад бичиж өгсөн. Ямар гоё юм бэ тий. Одоо манай контентэд зориулаад. Тий. Тэгээд яг бүрэн одоо нөгөө юу н фонограм нь одоо өшмийн найруулга нь Анир студ гэд байдаг. Анир pop оркестрт бичүүлсэн симфони оркестрт бичүүлсэн. Тий. Тэгэхгүй надад бол сая бүр ингээд нэг юм тансагласаар байгаа тууслаа. Надад ч сонсоод амар гоё ялаа. Баярлалаа. Баярлалаа. Дуучин Бадмагийн хувьд яг ойрын ер нь уран бүтээлийн төлөвлөгөө. Тэгэл уран бүтээлч хүн чинь байнгын л одоо тэг хүсэл мөрөөдөлтэй гоё юм хийх юмсан. Нэг гоё дуучин хараал, нэг гоё хөгжим сонсоол тий байнгын нэг юм хөглөгдөж яадаг. Тэгээд 6 сараас шинэ уран бүтээлүүдтэй орно. Тий. Тэгээд сая бол 3 он гараад одоо Монгол country баатар Эрдэнэ бид гурав үгүй захтайгаа хамтраад Америкийн нэгдсэн улс болон Канадад аялын тоглолт хийсэн. Тэгээд аялын тоглолт маань маш гоё. Хүмүүст маань маш их таалагдсан. Тэнд байгаа монголчууд маань эх орноо маш их сонсон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхэд тэр хүмүүст маань маш их таалагдсан. Маш их сэтгэл өндөр байсан. Бидний хувьд ч гэсэн маш гоё байсан. Тэгээд явж ирээд одоо түр хугацаанд нэг уран бүтээл завсарласан. Одоо 5 сарын сүүлээс шинэ дуунуудтай орно да. Энэ дууны бүтсэн түүхийг хоёул ярьж штэ. Тэгээд энэ бүх одоо тэр нэг юм хорогдох сэтгэл тэ нутгаа орж байна. Тэ одоо хайртай үнэ өсгөөгээ хүртэл ингээл харахад бөөн бодол орж ирж байгаа штэ. Энэ дуу бас ингээд хүн болгонд л яг монгол хүн болгонд л нэг юм төрсэн мэдрэмж болов гэсэн бодол байгаа байхгүй юу? Энэ дуу гадаадд байгаа монголчуудад дуулсан уу? Хамгийн ихний хотод дуулсан. Сан Францискод дуулсан. Тэгээд нөгөө миний ер нь юм дуунууд ихэнх нь юм уянгайн дуунууд гэдэг болохоор нэлээд их уянгайн дуутай байгаа болохоор ихний хоттой энэ дуугаа дуулсан. Хүмүүс хүлээж авч байгаа хэр байсан бэ? Магадгүй зөндөө олон бодол төрүүлсэн баха. Тий. Тэгэл ер нь миний дуунууд чи хүмүүсийг айгүйх. Ер нь л бодолд оруулт юм дөө. Ер нь ямар болдог. Тий, ер нь л ямар болдог. Тэгээ надаас ч гэсэн ер нь тийм ийм одоо аялгуу гарахтаа илүү юм дуртай байдаг гэх юм. Тий. Хоёлаа ингээ яриад сууж хахад чамайг яг дуулаад эхлэхэд надаа бас чиний нэг өөр өнцөг нөө ярианы өнцгөөс яг дуулахаараа бүр амар юм сүнслэг болт юм болоо гэж бодогдлоо. Яг нэг юм эмэгтэй хүний тэр
яг тийм уянгалаг дуу хоолой, дээрэс нь дууны үг үр нь ямар юм агуулгатай юм бэ те. Тэгээд дам төгөлдөр хууртай ч гэдэм үү нөгөө өгүүлэлгэнж бодогдоол яг нөгөө өгүүлэг уншихад надад бол яг л нэг юм орчин ингээд миний оюун бодол дотор сууж байгаа байхгүй. Тэгээд тэрнтэй уялдаал бүр нэг юм яхад ч юм жоохон уйлчих гал байлаа нэг юм энэ мэдрэмжийг гой хүн болгон мэдрээсээ. Магадгүй одоо ингээд би бол азтай байгаа байхгүй яг ингээд урд сууж байгаа сонсч чинь те хүн болгон бас чамааг амьдаар сонсоосай л гэж би хүсэж байна. Баярлаа. Билээрээ дууны тухай ойлол түрүүн ярьсан шүү дээ. Магадгүй одоо билээрээ шиг яг юм дарж байгаа дуунууд байна уу Бадмагийн богцонд? Бага шүү. Би тэгтээ ер нь нөгөө ингээл стийн дуугстай хит болгоол нэг тийм юмны хойноос биш ер нь би нөгөө дуунуудаа тийм уран бүтээл гэдэг үднээс байг юм. Гоё л чанартай л гоё уран бүтээл гарах юмсан гэж зорддог. Ер нь надтай хамтарч ажиллаж байгаа манай продюсеруудын одоо бодолч гэсэн яг л тийм зорилготой байдаг. Тэгээд нөгөө юм хөнгөн юм хийхээс илүү уран бүтээл мэргэжлийн дуучин юуны тулд одоо тий ийм дуучин гэдэг мэргэжилтэй болсон. Энийгээ ч гэсэн би айгүй хүндэлдэг. Тэр утгаараа айгүй юм гоё чанартай уран бүтээл хийх юмсан, урт настай тийм гоё уран бүтээл хийх юмсан гэж боддог. Тэгээ тэр хэрээрээ ингээд гоё гоё уран бүтээлүүд маань ингээд бас байж байгаа. Тэгээд хүмүүстэй сонсгоно. Олон гоё уран бүтээлээр бид бүхнийг мэлгаасаа нэг ялангуяа одоо наран даавар дууны хувьд бол бүр яг нэг юм тэ хүн гэрээсээ явахдаа тэнд нэг юм оюун бодол ч юм уу үлддэг шүү дээ. Нэг дотн ингээд нандин юм үлддэг. Яг эргээд ирэхэд бас байдаг л да. Эргээд гэхдээ ирэхгүй л юм шиг санагдаад нэг хүн хорогдохоор нэг юм хорогдох хайртай мэдрэмж чинь бас нэг юм холдож болмооргүй юм шиг те. Яа гайхалтай. Үндэсний урлагийн маань одоо ардын дуу дээрэс нь өөрөө бас үндэсний урлагийн театрт 8 жил ажилласан гэж байна. Үндэсний урлагийн театрын хаалгаар ороод мэдээж одоо залуу Бадмаа гэдэг одоо туршлагагүй тий дуучин мэргэжлэр сурцсан охин байсан байх шиг тий. Бадмаа үндэсний урлагийн театраас юу авсан бэ? Үндэсний урлагийн театр надад асар их зүйлийг өгсөн. Нэгт уран бүтээлч хүний ёс зүй ямар байх ёстой вэ гэдгийг бүр төгс сураагүй ч гэсэн ойлголттой болсон. Ахмад уран бүтээлчдийн хүндлэл, уран бүтээлдээ хандах хандлага, тэгээд цаг баримтлах, хувь хүний зохион байгуулалт маш их чухлыг ойлгосон. Хүнтэй яаж харьцах уу, тайзан дээр яаж бие авч явах уу, Монгол хувцсыг яаж гоё өмсөх үү гэл наад захын юм бүх зүйлийг надад сургасан. Анх би дээлээж бараг бүсэлж чаддгүй л хүүхд орчихсон. Малгайгаач зөв өмсөж чадахгүй загнуулаад тайзан дээр гарахтаа бүхтээж гарлаа. Инээсэнгүү ингээл наад захын нөгөө юм надад хилж байгаа, загинж байгаа ч гэсэн хилж байгаа үг нь бүгд ингээд надад суудсан. Одоо ч гэсэн би тайзнаар гарахтаа тэр болгоно надад маш их одоо байнгын ингээд бодогддог. Тэгээ үндэсний урлагийн их театр бол намайг хинч биш байхад тоож авсан. Тэнд би дуулж сурсан. Тайзан дээр анх гарч сурсан. Тэгээ үндэсний урлагийн үн цэн гэдгийг улам их ойлгосон. Тийм. Үндэсний урлагийн их театр чинь одоо 75 жилийн ойн болж байгаа. Тэгээд энэ хугацаанд одоо Монголын шилдэг гэсэн агуу уран бүтээлч тэнд тэр тайзан дээр байсан. Миний сууж исэн сандал дээр гайхалтай хүмүүс сууж исэн. Маш их энергитэй юм газар байхгүй юу? Тэрэнд бол мөнхийн намайг байнгын одоо дуудаж идэг. Тэр хаалгаар ороход л хуучин барилгынхаа үнэр, тайзны үнэр зүгээр хуучин модын шалан хүртэл юм гайхам надаа маш их тийм хайр төрүүлдэг. Яг тэрнтэй адилхан энэ Хөхтөнгөр радио чинь одоо Монголын хамгийн анхны одоо радио гэж байна. 31 жилийн FM гэж байна. 31 жилийн настай. Тэгээд яг л энтэй адилхан үн цэн энд оршиж байгаа байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэн яг л тийг санагддаг байх тийм.
орчинд нь ороод ирэхэд цаанаасаа нэг юм бишрэл байдаг те. Нэг юм сүсэг бишрэл шиг бүр ингээд энэ танхимд те энэ тайзан дээр ч юм уу энэ эфирт маш олон хүн залуунаас те хөдөлмөр, чин сэтгэл бүх юма зориулсандаа гэж бодохоор ялчгүй ингээд нэг юм те ингээд нэг юм хүч орж ирээд ч юм уу те нэг юм бишрэл төрөөд идэм аа. Тийм яг тэрнтэй адилхан би бол их театртаа маш их хайртай. Баярлалаа. Тэгээ хоёулынх нь бас ярилцлага өндөрлөх төгсөн байна. Тэгээд үнэхээр ингээд би чиний донд бүр автчихад ингээд тэндээс ингээд гарч чадахгүй дуул гэд өөрнө дотор ингээд бодогдоод байна. Тэгээд хоёлаа подкастаа ингээд энд хүргээд өндөрлүүлье. Тэгтээ манай сонсогчд болон Хүүхдингэр радио станцд маань зориулаад дахин нэг дууг би төхөнд хүргээч гэж хүсэж байна. За тэгээд энэ гайхалтай студид энэ FM-д намайг үрж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд энэ бол маш олон хүмүүсийн гайхалтай уран бүтээл ишгэлсэн тий маш их олон хүмүүсийн эрч энерги шингэсэн юм гайхалтай газар. Тэгээд энд ингээд бас дуулсандаа маш их баяртай байна. Ярилцаад маш их таатай байлаа. Надад бас гоё байлаа. Тэгээ хоёулынх нь ярилцлагыг олон хүн сонсоосоо энэ дуу хуур мэдрэмжийг олон хүн гоё аваасаа магадгүй наран тохрон дууг олон хүн гоё жаргаж сонсоосоо гэж би бодож байна. Тийм яг хөө. За тэгээд нийт сонсогчдод зориулаад Нүгэл буян киноны дууг зориуланд олъё. Энэ бас л Монголын одоо цорволсон гайхалтай кино. Хүн болгон энэ киног ер нь мэднэ. Энэ киноноос бас юм авсан бах тий. Тэгээд цанхны гэл эхлэхэд хүн болгон мэднэ дээ энэ дууг. Тий. Энэ гайхалтай дууг доолъё. Цанхны цаанаас туяа туслахоо цаачаад харахад минь царха байлахоо цаалахочэрин мэдсэнээс хош цаалаад архивас нүгэлтэй болнохоо Нинчи сэтгэлээр цолдог байж хөө нэг үлсэх гисэндээ шагадаг байж хөө нүгэл буянын ялгаснаас хош нохож цалдаад яахч билээ хөө нохож цалдаад яахч билээ хөө
Йоо. Баярлалаа. Баярлалаа. Дуучин Бадма танд баярлалаа. Подкастаараа дамжуулаад олон гоё гайхалтай дуу хоолойг сонсогчдод хүргэхийнсэн гэж би боддог байхгүй. Тэгээд энд ирээд мэдрэмжийн тухай яриад, дуу хөгжмийн тухай яриад, дууныхаа тухай яриад яг миний сэтгэл яг одоо амар дүүрэн байна. Баярлалаа. Тийм миний бас одоо зорилго бол дуу хоолойгоо мэдрэмжээ зөндөө олон хүмүүс сонсох юмсан гэж агих боддог. Ер нь хүн болгоны дуучин болгоны л мөрөөдөл. Тэгээд энэ гайхалтай өдөр танаа FM дээрээд хамтдаа ярилцаад, дуулаад, дуу хураа. Одоо хүмүүс сонссондоо маш их баяртай байна. Та нартай амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд бас дуучин Бадмагийнхаа цаашдаа уран бүтээлд нь өндөр их амжилт өөрт хүсч явдаг сайн сайхан бүхнийг хүсье. Маш баярлалаа. Хөгтөнгөр подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Би түүхэнтэй хамттай байсан та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн маань зочноор дуучин Бадма би түүхэн дээр хүрэлцээрж хамтдаа байлаа. Аялгууд дуугаа өргөлөө. Бүгдээрээ гоё цаашдаа бас дахиад энэ дууг сонсох бах. Улам олон хүнд хүрээсэй. Улам олон тайзан дээр сураатаасай. Магадгүй дэлхийн санаар тийм ээ. Монголын дуу хоолойг үргэлж сонсоосай. Сүр жавхлантай сонсоосай гэж хүсье өрөөгд одоо. Подкаст өндөрлүүлье. Баярлалаа. Ерөөл утар шгэ. Ураа. Подкаст өндөрлөж байна.